Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд төргий Жуделожи подкастын маань 63 дахь дугаар үгээр та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарыг Ойка болон Мега нар хөтлийн оруулж байна. За тэгээд өнөөдрийн дугаараар нэг сонирхолтой маргааныг манай Ойка танилцуулах байгаа. За тэгээд компанийнхаа хувьцаа эзэмшигчээр одоо өөр хүнийг тогтоолгох ийм хэмжлэлийн шаардлагатай маргаан байгаа. Тэгэхээр надад бас айгүй сонирхолтой санагтаад байгаа. Ердөөсөө л тэр компани хувьцаа эзэмшигчл байж болохгүй байгаа л хүн юм бэ л үү дээ те баймааргүй байгаа ч юм уу те. А за маргаан лугаа орцгоё. За энэ маргаан маань ерөнхийдөө салбар эрх зүй гэвэл иргэний эрх зүй, тэр дундаа компани эрх зүй, за улсын бүртгэлийн эрх зүйн асуудлууд хөндөгддөг. За тэгээ энэ маргааны үрээнд бол иргэний хуулийн 9-р зүйлийн 4 дахь хэсэг буюу энэ иргэний эрх зүйн хамгаалалт гэдэг асуудлыг улсын дэд жүх одоо дэлгэрэнгүй тайлбарлаж хууль хэрэглээнд оруулсан байдаг. За тэгээд энэ маргааны тухайд гэвэл нэхэмжлэгч нь иргэн С, за хариуцагч нь иргэн Б гэдэг ийм хоёр хүн байгаа. За энэ нэхэмжлэгч хариуцагч хоёрынхоо өмнөх одоо харилцааг нь дурдвал нэхэмжлэгч хариуцагч нар маань өмнө нь бол эхнэр нөхөр байсан. За тэгээд 2013 онд бол шүүгэн шийдвэрээр гэрэлтээ цуцлуулсан байдаг. За энэ хүү маргааны хүрээнд бол нэхэмжлэгчээр эхнэр нь хариуцагчаар нөхөр нь оролцож байгаа. За нэхэмжлийн шаардлага нь бол одоо за эхнэр нөхөр хоёр нь нөгөө салцсан учраас шууд одоо хариуцагч нэхэмжлэгч гэсэн байдлаар яриад явъя. За нэхэмжлийн шаардлага нь юу вэ гэхлээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг А гэдэг одоо юм хязгаарлагдмал хариуцлагатай компани 100% хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгоё гэсэн нэхэмжлийн шаардлагатай иргэний хэрэгцээ маргаан багнэ. За энэ маргаан одоо хизээнээс ингэж шүүхтэр өрнөсөн бэ гэхлээр анхан шатны шүүхтэр бол 2020 оны 6 сард, за давзаалдах шатны шүүхтэр 20 оны 7 сард, за улсын дэд шүүхээр 2022 оны 9-р сарын 29-ний 874 гэдэг тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ одоо нөгөө шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойшоо гарсан нөгөө одоо ихэнх үеийн маргаануудын нэг ийм маргаан байгаа. За тэгээд энэ маргааныг хаанаас яаж олсноо бас товчхон хэлэх юм бол шүүгэн шийдвэрийн тойм гэж одоо шүүхийн санаачлагаар гарч эхэлсэн. Тэгээд нөгөө шүүгч нар өөрсдөө шүүгэн шийдвэрийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарладаг. Нөгөө энэ одоо санаачлагын хүрээнд энэ маргааныг хамгийн анх олж уншиж ирсэн. Тэгээд та бүхэнд одоо тухайн хураангуйтай харьцуулахад арай дэлгэрэнгүй байдлаар подкаст хэлбэрээр ингээд танилцуулахаар бэлдсэн байгаа. За ер нь маргааны үйл баримтаа товчхон танилцуулах юм бол за өмнө танилцуулсан одоо энэ хэмжлэгч хариуцагч нар маань бол гэр бүлийн одоо харилцаатай эхнэр нөхөр байсан. Гэрэлтэй 2013 онд бол шүүгэн шийдвэрээр цуцлуулсан байгаа. За энэ хүү хоёр одоо оролцогчид маань гэр бүл болохынхаа одоо гэрэлтэй цуцлуулахынхаа өмнө бол нэг компаниг одоо үүсгэн байгуулсан. За энэ хүү А гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компаниг бол одоо эхнэр буюу нэхэмжлэгчийн нэр дээр бол үүсгэн байгуулж исэн. За тэгээд энэ хүү одоо шүүгүүд нэхэмжил гаргах өдрийн байдлаар бол одоо нэхэмжлэгч буюу эхнэр нь тухайн одоо А гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани 100% хувьцаа эзэмшигч хэвээр байсан байгаа. За тэгээд нэхэмжлийн шаардлага нь бол А компани одоо 100% хувьцаа эзэмшигчээр хариуцагчийг болохыг тогтоолгоё гэдэг ийм хэмжлийн шаардлага гаргаж байгаа. За тэгээд яг хамгийн анх бол шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлага нь өөр байсан. Тэгээ нөгөө хэрхэн шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Хамгийн анх нэхэмжлэгч юу гэж гаргаж ирсэн бэ гэхлээр А гэдэг нөгөө одоо хязгаарлагдмал хариуцлагатай компани улсын бүртгэлийн гэрчлэгээ тусгай зөвшөөрөл санхүүгийн баримт бичиг тамга тэмдэг зэргийг бол албадан гаргуулъя. Хариуцагчаас албадан гаргуулъя гэдэг нэхэмжлийн шаардлага гаргаж ирсэн бол хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад бол А гэдэг компани хувьцаа эзэмшигчээр хариуцагчийг тогтоолгоё гэд нэхэмжлийн шаардлагаа өөрчилж байсан байна. За тэгээд нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын үндслээ бол одоо дараах үндслээр дэмжиж тайлбар гаргадаг. За ингэхдээ бол одоо нэхэмжлэгч С-ийн хувьд анх А компани хувьцаа эзэмшигч одоо үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй ингээ явж байгаа боловч тухайн компани гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй. За тэгээд талууд одоо нөгөө 2013 онд гэрэлтэд цуцлуулах явцдаа тухайн үеийн одоо шүүхийн шийдвэрт одоо бичигдэд үлдсэн нэг тайлбар байгаа. Тэр нь болохоор тухайн үеийн шүүхийн шийдвэрт одоо хариуцагч болох нөхөр нь
За компани бол эхнэр буюу цэгийн нэр дээр бүртгэлтэй. Гэхдээ үйл ажиллагааг нь бол би явуулдаг. За компаниг өөрийн нэр дээр одоо шилжүүлж авах гэтэл баг зэрэг өртөө байгаагаас үүдээд компаниг одоо шилжүүлж авахыг одоо боломжгүй байгаа. Ер нь цаашдаа компаниг бол өөрөө төлөөд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гэж нөхөр нь тайлбар хэлж ирсэн нь 13 оны гэрлэж цуцлуулах тухай шүүхийн шийдвэр дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. За тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс бол энэ одоо тэмдэглэлтийг гიშлээд за энэ компани бол эхнэр биш ингээд нөхрийн яг хүсэл зориг өмцөн дээр байгуулагдсан компани. Тэгээд одоо ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр энэ компани одоо хүртэл миний нэр дээр байгаагийн улмаас одоо нэхэмжлэгч миний хувьд бол бусдын өмнөөс хариуцлага хүлээх, за компанитай холбоотой асуудлаар шийдвэр гүйцэтгэх байгууллага, татвар болон бусад байгууллагад дуудагдах. За тэгээд компани буруутай үйл ажиллагааны улмаас учирсан одоо хариуцлагыг хүлээх ийм эрсдэлт нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас хариуцагчийг одоо компани хувьцаа эзэмшигчээр тогтоож өгнө гэж тайлбарладаг. За хариуцагчийн тухайд гэвэл улсын бүртгэд үүсгэн за энэ яг хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаа тайлбар. За хариуцагч ямар тайлбар өгдөг вэ гэхээр одоо улсын бүртгэлд үүсгэн байгуулахаар өгсөн баримтчиг за түүнээс хойш компани үйл ажиллагааны явцад гарсан банкнаас зээл авсан баримтууд, бусад этгээдтэй хийгдсэн гэрээлцэл, за тэгээ компаниг шүүхэд төлөөлсөн байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрөө компани 100% хувьцаа эзэмшигч байна. За тэгээд эдгээр баримт хүчгээр гарын үсэг зурсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч бол компани үйл ажиллагааг удирдан чиглүүлж байсан байна. Тийм учраас одоо энэ нэхэмжлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэсэн байдлаар хариу тайлбар өгдөг. За тэгээ анхан шатны шүүх бол нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэдэг. За ингэхдээ одоо ямар тайлбар хийдэг вэ гэхлээр за яг А гэдэг компани нь бол Хаан банкнаас одоо зээл авсан байгаа. За тэгээ нөгөө зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг үүдээд өөр төлбөр үүссэн. За тэгээд энэ өөр төлбөрийг хангуулах зорилгоор нөгөө шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчийн цалин хөлс түүнтэй адилдах орлогоос одоо өөр нөгөө Хаан банкнд байгаа өрийг төлүүлнэ гэдэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байгаа гэж бичсэн байлээ. За тэгээд энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдсөн байгаа учраас энэ бол одоо нэхэмжлэгчийн хувьд нөгөө эрх ашиг хангуулах субъектив эрх байна гэж үздэг. За тэгээд хариуцагчийн хувьд бол тухайн компаниг үүсгэн байгуулсан хэдий ч тухайн үүсгэн байгуулах цаг мөчид бол өөр компанид ажилладаг гэх шалтгаанаар өөрийн нэрээр үүсгэн байгуулах боломж байгаагүй. Тэгээ өөрийнхөө оронд бол Ц буюу одоо тухайн үед эхнэрийнхээ нэрээр үүсгэн байгуулж байсан байна. Үүнээс харахад бол нэхэмжлэгч Ц нь тухайн компани бодитоор одоо үүсгэн байгуулах хүсэл зориг байгаагүй. За тэгээд энэ нь одоо хүсэл зориг байгаагүй гэх асуудал нь 2013 оны нэг шүүхийн шийдвэрээр эргэлзээгүй нотлогддог гэж үзээд за тэгээд А компани хувьцаа эзэмшигчээр хариуцагчийг одоо тогтоох хэмжээний шаардлагыг хангаж шийдвэрлсэн байдаг. За тэгээд энэ шийдвэр нь одоо нөгөө хариуцагчийн эрх зүйн байдалтаас одоо сөргөөр нөлөөлж байгаа учраас хариуцагч нь бол давзаалтах журмаар гомдол гаргадаг. За давзаалтах шатны шүүх бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ийм одоо анхан шатны шүүхээс эсрэг шийдэл гаргадаг байгаа. За ингэхдээ давзаалтах шатны шүүх болохоор иргэний үеийн 183 дугаар зүйлийн 1-р заалтыг хишилдэг. За энэ 183 дугаар зүйл бол одоо улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх гэсэн ийм зохицуулт. За доторх агуулга нь юу байдаг вэ гэхээр за эрх шилжүүлэн авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэл бүртгүүлсэн эрхийг хилчлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд за тухайн бүртгэлийг буруу ташаа болохыг мэдчихсэн эсвэл буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцноо. Тэгэхээр ер нь улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг бол дурдсан хоёр тохиолдолд бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж байгаа. Тэгэхээр энэ залтыг ишлээд хэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрсэн байх нэ. За хуулийн хэрэглээний тайлбарыг нь аваад үзвэл хэрэг давагдсан баримтаас үзэхэд одоо Ц нь бол анх энэ хязгаарлагдмал хариуцлагатай компаниг үүсгэн байгуулсан. За тэгээд үүсгэн байгуулсан цагаас хойш одоо хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагын эрхийг одоо хүртэл хэрэгжүүлж байгаа. За тэгээд энэ нь бол иргэний үеийн одоо өмнө дурдсан 183-ийн 1 зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэдэг зарчмын дагуу үнэн зөв байх учиртай. За тэгээд тиймээс бол энэ улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг үндэслээд тухайн одоо компани хувьцаа эзэмшигчийг бол Ц гэж үзнэ. За тэгээд анхан шатны шүүхийн одоо хууль хэрэглээг давзаалтах шатны шүүхээс буруутгахдаа талуудын одоо энэ аман тайлбар дээр үндэслээд тухайн компани үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийг тодорхойлж болохгүй. Одоо энэ үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч гэдэг асуудлыг одоо этгээдийг тодорхойлоход бол улсын бүртгэл өөрөө
одоо тэргүүлэх хүчин төгөлдөр байр суурьтай оролцох байтал зөвхөн талуудын өгсөн тайлбараар би энэ компани хөвцөө эзэмшигч биш ээ гингүүд нь биш юм байна гэж тогтоох асуудал биш байтал анхаарчны шүүх одоо ингэж тогтооснороо улсын бүртгэл үнэн зөв байх гэдэг энэ зарчимтай нийцэхгүй хууль эрхлэний тайлбар хийсэн байна гэж үздэг. За тэгээд ийхүү анхаарчны шүүх одоо нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учраас за нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь бол хяналтын журмаар гомд гаргадаг. За тэгээд энэхүү шүүхийн шийдвэрээс харахад нөгөө би энэ подкастынхаа ихэнд дурдсанчлаа энэ бол нөгөө шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс одоо хойших их үеийн маргаануудын нэг. За энэ маргаан дээр усын дэжүүх одоо хяналтын журмаар гомд гаргасан өмгөөлөгч тэр усын дээд шүүгч тэр энэ маргааныг ямар үндслээр хяналтын журмаар хилцүүлэхээр хүлээн авсан бэ гэдэг үндслээр дурдаг байсан. Гэхдээ бидний мэдж байгаа үйл баримтын хүрээнд бол анхан бадан даазалдах шатны шүүх зөрүүтэй хуулийг хэрэгжилж тайлбарласан үйл баримт байгаа. За усын дээд шүүх энэхүү маргааныг хүлээн авахдаа одоо хяналтын журмаар гарсан гомдлыг хангахгүй орхиод магадлалыг хэвээр үлдээсэн. Гэхдээ магадлалд бол одоо хууль хэрэглээний тайлбарыг өөрчлөлт оруулсан байгаа. За улсын дэжүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ одоо иргэний хуулийн 183 дугаар зүйл буюу нөгөө улсын бүртгэлтэй холбоотой зохицуултууд за тэгээд 9-р зүйлийн 4 дахь хэсэг буюу энэ иргэний эрх зүйн хамгаалттай холбоотой зохицуултуудыг тус тус ишилсэн байдаг. За нийт ялангуяа энэ иргэний эрх зүйн хамгаалт буюу иргэний хуулийн 9-р зүйл 9-ийн 4-р хэсэг бол иргэний эрх зүйн одоо нийт 10 төрлийн хамгаалтыг дурдсан байдаг. За жишээлбэл эрхийг хүлээн зөвшөөрөх замаар одоо иргэний эрх зүйн хамгаалт ажиллаж болдог. За эсвэл эрх зөрчсөн үйлдэлийг талсан зогсоогоод зөрчгөөс өмнөх байдлыг сэргээх замаар иргэний эрх зүйн хамгаалт хэрэгждэг. За тэгээд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах, эдийн засгийн хорыг арилгуулах. За эдгээрээс гадна хуулиар тогтоосон бусад арга гэх мэтчлэн иргэний эрх зүйн бол ийм хамгаалтын олон төрлийн арга байдаг. За тэгээд энэ аргатай холбоотой тайлбарыг дээд шүүх бас наривчлан хийдэг байгаа. За дээд шүүхийн хууль хэрэглээний тайлбар руу орцгоё. За энэ маргааны тухайд нөгөө сонирхолтой нь одоо шүүгчдийн бүрэлдэхүүнд бол захиргааны иргэн тахимын шүүгч гэ банзрагч гэдэг одоо энэ хүн бол захиргааны иргэн тахимд үүдэг. За тэгээд нөгөө шүүгчдийн одоо хүрлцээгүй байдлаас ч юм уу энэ хүн бол яг тухайн үед иргэний иргэн тахимын маргаан дээр ингэж орж ирсэн бэлээ. За энийг яагаад дурдж байгаа вэ гэхэлэр одоо энэ хууль хэрэглээний тайлбар нь яг тийм захиргааны маргаантай бас нэлээд юм төстэй байдлаар гарч ирдэг байгаа. Тэгэхээр нөгөө захиргааны эрх зүйн одоо нөгөө салбарын хүний бас онцлог энэ дээр гарч ирж гин үү гэж бол харсан. Та бүхэн бас тогтоолоос нь дэлгэрүүлж унших боломжтой. За дээд шүүхийн одоо хууль хэрэглээний тайлбар юу гэж эхэлдэг вэ гэхлээр ер нь нэхэмжлэгчийн зүгээс ямар нэхэмжлийн шаардлага гаргаад байгаа юм бэ гэдгийг одоо тодорхойлж эхэлдэг. За нэхэмжлийн шаардлагаа ахад та бүхэндээ танилцуулбал хариуцагчийг А компани 100% хувьцаа эзэмшигч болохыг тогтоолох гэдэг ийм нэхэмжлийн шаардлага гаргасан. За энэ нэхэмжлийн шаардлага нь бол одоо тогтоох гэдэг нэхэмжлийн шаардлагын төрөлд хамаарна. За тэгээд энэ тогтоох нэхэмжлийн шаардлагын одоо хувьд ямар онцлогтой вэ гэхлээр тухайн одоо нэхэмжлэгчийн зүгээс өөрийн одоо эрх эсвэл эрх зүйн байдал буюу тийм эрх зүйн ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоолгоно. За ингэж тогтоолгох замаар ингээд субъектив эрх нь бол сэргэх ийм учиртай байдаг. За тэгээд шүүхээс бол одоо яг ийм төрлийн нэхэмжлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх явцдаа бодитоор тухайн хүнд одоо субъектив эрх байна уу ийм нэхэмжлийн шаардлага гаргах. За энэхүү субъектив эрх нь зайлшгүй шүүхээр одоо нэхэмжлийн шаардлага хангагдсанаар сэргэх боломжтой юу үгүй юу гэдгийг харгалзан үздэг байгаа. За тийм одоо манай маргааны хувьд онцлог нь юу вэ гэхэлэр нэхэмжлэгч маань өөрийн биш бусад этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой ийм нэхэмжлийн шаардлага гаргаж байгаа. Тодорхойлбол хариуцагчийг одоо тухайн компани хувьцаа эзэмшигчээр тогтоолгоё гэдээ бусад этгээдэд хамаарах ийм асуудлаар нэхэмжлийн шаардлага гаргасан байгаа. За тэгээд ийхүү одоо тэнгуүдээ өөрийнхөө одоо зөрчигдөж болзошгүй эрхийг юу гэж тайлбарладаг вэ гэхлээр компани одоо буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хариуцлагыг хүлээж болзошгүй юм эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон гэж ингэж заасан байдаг. За тэгээ энэ дээр бол дээд шүүхийн одоо тайлбарууд ингээд нарийн гарч ирдэг байгаа. За тэгээд хэрэг давхцсан баримтаас үзэхэд бол тухайн үед одоо нэхэмжлэгч А компаниг үүсгэн байгуулах явцад компаниг үүсгэн байгуулах хүсэлт гаргаагүй. За эсвэл өөрөө ерөөсөө мдэггүй байхад хин нэг этгээд өөр хүн өмнөөс хүсэлт гаргацсан. За эсвэл өөр этгээдэд хурам ихлэгдсэний улмаас хүсэлт гаргасан. Эсвэл одоо хүч хэрэглэгдсэний улмаас энэ хүн
одоо компани үүсгэн байгаад шийдвэр гаргасан гэсэн ийм үйл баримт бол хэрэгт байхгүй. За тэгээд ийм үйл баримт хэрэгт байхгүй учраас иргэний хуулийн 183 дугаар зүйлийг хоёр заасан шаардах хэрэг үүсээгүй гэж үздэг. За 183-ын 2-т ямар шаардах хэрэг байдаг вэ гэхээр хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгсэн бол за энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд тохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж байна гэж байгаа. Тэгэхээр яг энэ 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан энэ бүртгэлийн үр дүнд эрх зүйн байдлын хувьд тохирч байгаа этгээд шаардах хэрэгтэй гэсэн одоо зохицуултын урьдчилсан нөхцөл болох компаниг үүсгэн байгуулах хүсэлтийг өөрөө гаргаагүй, мэдээгүй, хурам эхлэгцэн хүчээр хийсэн ч гэдэг юм уу ийм урьдчилсан нөхцөлүүд бол бүрдээгүй байна. Тэм учраас бол энэ бүртгэлийн одоо тэмдэглэлийг өөрчлүүлэх шаардах хэрэг үүсээгүй байна гэж үздэг. За тэгээд нөгөө талаар энэ иргэний хуулийг шаардах хэрэг үүсээгүй байгаа. Нөгөө талаас компани хуулиар ч гэсэн нөгөө хувьцаа эзэмшигчийг өөрчлүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлүүд үүсээгүй байна гэж үздэг. За тэгээд цаашлаад нөгөө иргэний хуулийн 9-р зүйл заасан иргэний эрх зүйн хамгаалалттай холбоотой хэд хэдэн дүгнэлтийг хийдэг байгаа. За иргэний хуулийн 9-р зүйлийн 4-ийн 1-т бол эрхийг хүлээн зөвшөөрөх гэдэг ийм нэг хамгаалалтын аргыг тодорхойлж өгсөн. За энэ хамгаалтын аргын агуулга нь юу вэ гэхлээр за иргэний одоо ер нь эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд бий басан тодорхой бус байдлыг арилгах тэдгээрийн одоо тэдгээрийн эрх үүргийг хэвийн өргөжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох. За үүнд саад болж байгаа 3 дахь этгээдийн үйлийг талсан зогсооход чиглэгддэг ийм агуулгатай эрхийг хүлээн зөвшөөрөх гэж нэрлэдэг. За тэгээд энэ нь одоо эрхийг хүлээн зөвшөөрүүлэх ийм хамгаалтын арга хэрэглэх урьдчилсан нөхцөл нь юу вэ гэхээр нэгдүгээрт нөгөө эрхийг нь хэрэгжүүлэхэд цаад болж байгаа нөхцөл байдал байх хэрэгтэй юм байна. За тэгээд энэ эрхийн талаар бол хууль ёсны эзэмшигчийн хувьд ямар нэгэн эргэлзээ маргаан бий болсон байх хэрэгтэй байна гэж хэлж байгаа. За одоогийн маргааны тухайд бол ямар асуудал байна вэ гэхээр хууль зүйн агуулгаар бол компани эрх зүйн харилцаа үүсээгүй байна. За тэгээ энэ хоёр этгээд одоо нэхэмжлэгч хариуцагч хоёр этгээдийн хооронд бол ийм тодорхой бус байдал үүсээгүй. За тэгээд яг эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдийн үйлдэл саад болсон гэх тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үздэг. За тэгээд эдгээр дээр үндэслээд дээд шүүхийн дүгнэлтний вэ гэхлээр нэхэмжлэгчийн хувьд бол нөгөө одоо өөрийнхөө субъектив эрх зөрчигдсөн. За энэхүү одоо субъектив эрх шүүхийн нэхэмжлийн шаардлага хангагдсанаар энэхүү субъектив эрх нь одоо сэргэн гэж үзэх юм үндэслэл байхгүй байна гэж дүгнэдэг байгаа. За тэгээд улсын дэд шүүхийн хувьд нөгөө давзаалтчны шүүхийн одоо хууль хэрэглээтэй холбоотой нэг дүгнэлтийг хийдэг. Тэр нь болохоор энэ давзаалтчны шүүхээс иргэний үеийн 183-ийн 1 буюу нөгөө улсын бүртгэлийн тэмдэглэл үнэн зөв байх гэдэг зохицуултыг ишлээд одоо нэхэмжлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. За тэнгууд улсын дэд шүүх юу гэж хэлдэг вэ гэхээр энэ 183-ийн 1 дэх заалт чинь бол одоогийн маргаанд хамааралгүй энэ ямар тохиолдолд улсын бүртгэл үнэн зөв байх 183-ийн 1 дэх заалт үйлчлэх вэ гэхлээр үйл хөдлөлийн төрөнгийн бүртгэлтэй холбоотой одоо газар өмчлөх эрх за эсвэл газартай холбоотой эрхийг нөгөө одоо ирэхгүй этгээдээс шударгаар олж авсан ч гэдэг юм уу ийм тохиолдолд бол 183-ийн 1 зас улсын бүртгэл үнэн зөв байх зарчим яригддаг. Тэнгүүд энэ компани эрх зүйн яг одоогийн маргаан дээр бол 183-ийн 1 дэх зохицуулт хэрэгжихгүй байна, хэрэглэгдэхгүй гэж үтсэн байгаа. За тэгээд үүгээр бол дээд шүүхийн тайлбар дуусгаруулж байгаа. Тэгээ та бүхэнд хэлсэнчлэн яг энэ маргааныг уншингууд эхлээд ингээд дээж бүхэн тайлбартай холбоотой хэсгийг уншингууд ингээд захиргааны маргаан юм шиг сонсогдоод байсан. Яагаад гэвэл нөгөө субъектив эрхийн асуудлууд захиргааны маргаан дээр илүү одоо хөндөгдөж одоо шүүхийн шийдвэр дээр яригдж явдаг. Тэгээд субъектив эрх байхгүй байна гэж үзвэл өөрөө нэхэмжлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хүртэл болдог юм онцлогтой байдаг. Маш сонирхолтой ер нь маргаан байлаа. Тэгээд нөгөө дээд шүүхийн тайлбар хүртэл энэ маргаан нэг тийм юу биш айгүй ийм юу тийм хууль зүйн хувьд амархан гэх юм уу те энэ амархан хайш юм бэ энгийн тийм маргаан юм шиг явж ирсэн аа. Одоо юу гэдэг яг нөгөө нэхэмжлийн шаардлагын тэр одоо тогтоох гэдэг шаардлага мардлагатай нь уяад тайлбарлаад эргээд нөгөө урьдчилсан нөхцөлтэй нь уяад тайлбарлахаар нэлээд ийм гүнзгий агуулгатай ийм маргаан байсан юм шиг юу н санагдлаа. Сонирхолтой маргаан байна. Тэгээ сая нөгөө дурдж амжаагүй нэг зүйл нь дээж бүхэн одоо энэ хууль хэрэглээний тайлбарын явцад дурддаг нэг агуулга нь энэ хүн бол нөгөө насанд хүрсэн хүн байна. Тэгээд тухайд нөгөө хүч хэрэгсэн ч юм уу ямар нэгэн тийм гадны хүчин зүйл байхгүй өөрөө бүх юм дээр гар үсэг зураад явсан. Тэгээд бас нөгөө хүн эрх зүйн одоо хариуцлагатай байхыг нь бас сануулсан юм арга юм болов уу гэж бодсон юм байна. Тийм ээ тий.
За төлийн удаагийн дугаараа ингээд өндөрлцгөх үү. За тий. За тэгээд энэ дугаарыг маань энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзцгаая. За баяртай.